Болцоо та. За сайн байцгаана үзэгчтэй, сонсогчтой өдрийн мэнд, өглөөний мэнд, оройн мэндийг хүргэе. За өнөөдөр кибер аюулгүй байдлын талаар, захим аюулгүй байдлын талаар ярилцах дараагийн зочинтойгоо ярилцахад бэлэн болсон байна. Дараагийн зочноор манай одоо ер нь бол ярилцахад оролцсон хоёр дахь эмэгтэй зочин буюу номын агчтайгаа ярилцахад бэлэн болсон байна. Сайн байна уу номын агч? За сайн байна уу? Тийм номын агч маань болохоор урдан татварын ерхий газар ажиллаж исэн. За тэгээ Солонгос улсад мастера захим аюулгүй байдлын чиглэлээр computer science-ийн чиглэлээр сураад төгсөөд ирсэн. Одоо болохоор iTools-д бүтээгдэхүүн хариуцсан захирлаар ажиллаж байгаа тийм. Технологи хариуцсан захирлаар. Технологи хариуцсан захирлаар ажиллаж байгаа. За тэгээд дээрээс нь бас саяхан Red Hat-ийн International Instructor болсон байгаа. За тэгээд номер агчтай бас явсан instructor Red Hat-ийн одоо International Official Certified болсонд нь баяр хүргэе. За баярлалаа. За та тэгээд сонсож байгаа хүмүүстээ одоо яг өөрийнхөө үгээр өөрийгөө танилцуулбал би ерөнхий нэг жижигхэн товчгоо танилцуулга хийжлээ сая. За бүгдэнд өдрийн мэнд хүргэе. Өглөөч эсвэл оройч байсан, өдөрч байсан өдрийн мэнд хүргэе. За намайг Уганбаярын Номин гэдэг. Би iTools хувьцаат компани технологи хариуцсан захирлаар ажилладаг. Мөн Infosoft компанид Infosoft Active Red Hat Linux Administrator-ийн багшийн ажлыг бас хийдэг байгаа. За хэдэн онд ер нь Солонгос руу яваад, өмнө Солонгос руу яваад тэгээд мастерын чиглэлээр суралцаад ирсэн байгаа. Хэдэн онд яваад, хэдэн онд төгсөв? За би бол нөгөө Master of Computer Science-ыг өмнө Солонгос улсын Handong Global University гэдэг сургуульд хамгаалсан байгаа. Тэгээ яг нөгөө мэргэжсэн чиглэл болохоор ICT Convergence буюу IT-г бусад салбарууд хэрхэн яаж ашиглах юм бэ гэдэг чиглэлээр илүү нарийн мэргэсэн. Одоо манай ангид бол одоо IT-г боловсролын салбарт хэрхэн яаж ашиглах юм, эрүүл мэндийн салбарт хэрхэн яаж ашиглах юм гэдэг чиглэлээр бол хүмүүс нарийн мэргэсэн гэж ойлгож байна. Би болохоор олон салбар дотроосоо засгийн газрын буюу төрийн үйлчилгээг хамжуулахад IT-г хэрхэн яаж оновчтой ашиглах юм бэ гэдэг чиглэлээр бол илүү нарийн мэргэшил судалгаа хийсэн. Зөв. Тэгэхээр өнөөдөр нь хоёулаа нэлээд одоо том хүрээнд ярилцахаар байгаа ер нь захим засаглал гэж юу юм. За тэгээ кибер аюулгүй байдлыг захим засаглалд орд хүмүүс интернет governance, cyber governance гэдэг нь яг тус нь ойлгоод байдаг. Нэг бол зарим нь бүр ойлголцчихгүй байдаг. Тэгэхээр яг аль алинд ордъё гэдэг талаар юу ярилцгаа. Тэрнээс өмнө бас их сонирхолтой болохоор та Солонгос явахаас өмнө болохоор татварын ерхий газарт ер нь системээр хариуцсан сүлжээ хариуцсан инженер хийжсэн тий. Тэгээд энэ Монголд байгаа одоо мундаг инженер, эмэгтэй одоо инженеруудын төлөөллөлийн нэг гэж би ер нь л таныг хардаг. Тэгээд та тэрийн туршлагаас бас нэг хуваалцвал. За Солонгос улс руу магистрт явахаас өмнө бол би татварын ерхий газар систем инженер хийжсэн. Систем инженер нь болохоор яг нэг дата центр дээр ажилладаг. Серверүүдийн одоо софтвер болон хардвер дэд бүтцийг зохион байгуулдаг тийм ажил хийдэг байсан гэж ойлгож байна. За мэдээж нөгөө нэг төрийн болон одоо хувийн хвшин томоохон мэдээллийн системүүдийг бий болгохын тулд дэлхийн одоо томоохон вендорын бүтээгдэхүүнүүдийг маш өргөнөөр ашигладаг. Жишээ нь бол одоо виртуал технологид бол VMware-ийг одоо дотоод хэрэглэгчийн удирдлагууд бол одоо Microsoft-ийн domain controller-ыг тэг бүх хэрэглэгч нар маань одоо Microsoft-ийн одоо эцсийн бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа учраас Microsoft-ийн маш олон бүтээгдэхүүнүүдийг бол сүлжээний дотоод бүтцтэй зөв зохион байгуулахад ашигладаг. Дээрээс нь бол том системүүдийн ард бол Red Hat, Oracle одоо бусад одоо маш олон том вендорын одоо аль хэдийн боловсронгуй болсон том шийдлүүдийг ашигладаг. Тэгэхээр тэр системүүдийг одоо яг administration хийж ажилладаг байсан гэж ойлгож байна. Зөв. За
Танад хоёлаа шууд одоо бараг оршил ерөөхдөө ингэ дуусч чинь тэгээд шууд өнөөдрийн сэдв рүүгээ орё гэж бодож байна. Өнөөдрийн сэдв болохоор цахим засаглалыг бид нэр яг ямар үзээс нь харах хэвтэй, хэн тэнд оролцох хэвтэй, тэгээд энэ нь яг юу яриад байгаа юм бэ гэдэг талаар ер нь бол ярина. За танаас их асуух эхний асуулт нь болохоор цахим засаглал гэж яг юу юм бэ? Хизээс эхэлсэн? Тэгээд манай Монгол улсад ер нь хэрэгжиж байгаа юм уу? Ямар хүмүүс одоо тэнд оролцох хэвтэй бэ? За цахим засаглал гэдэг бол одоо төр бол одоо тухайн улсынхаа болохоор иргэн бүрд төрийн үйлчлэгийг хүргэх ёстой байдаг. Энэ үйлчлэгийг хүргэхийн тулд энэ одоо төрийн маш олон үйлчлэгийг хүргэхийн тулд маш их хэмжээний хүний нөөц болон одоо нөгөө засаглалын том бүтцээр дамжуулж тэр үйлчлэгийг хүргэж байгаа. Тэгээ бодлогоо хэрэгжүүлж байгаа. Харин энэ цахим засаглалын одоо цахим засаглалын давуу талаар ч гэх юм уу тий давуу талаар энэ бүтцээр болохоор энэ төрийн дэд бүтцийг болохоор багасгах тэгээд төрийн үйлчлэгийг илүү хурдан одоо хэлбэр болгох тийм олон боломж давуу талууд байдаг. Тэгэхээр бол яг цахим засаглал гэдэг бол маш олон төрлийн тодорхойлолт байдаг боловч ерөнхийд нь бол хүмүүс ингэж ойлгож байна. Тэнд төр хувийн хэвшил иргэнийг холбосон тэр одоо мэдээллийн технологийн дэд бүтц одоо энэ үйлчлэгийг зохион байгуулж байгаа том дэд бүтцийг болохоор ер нь бол цахим засаглал e-government буюу одоо тий цахим засаглалын одоо дэд бүтцээ гэж ойлгож байна. Тэгэхээр энд бол нөгөө хардвер, софтвер тэрнээс гадна нөгөө мэдээллийн технологийн болон технологийн бус маш олон бүрэлдэхүүнүүдийг бол өөртөө агуулж идэг. Энэ системийг хэрэгэлдэг иргэн та хүртэл энэ яг цахим засаглалынхаа бол бас нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болоо явж идэг. За цахим засаглалын одоо үүслийн талаар гэх юм бол энэ ойлголт бол 1970 онд бол анх яригдж эхлээд засгийн газрууд бол өөрсөндөө хэрэгжүүлээд эхэлсэн байдаг. Монгол улсын хувьд бол бид бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бол энэ сэдвийн талаар бол маш их ярьлаа, хэрэгжүүллээ. Гэхдээ бол судалгаа бол тийм одоо хангалттай түвшинд хийгдээгүй байдаг. Гэхдээ бид одоо нөгөө нэг одоо судалгааны түвшиндээ тийм хангалттай судлагдаагүй байгаа боловч нөгөө практикаараа бол нэлээд сайн нэвтрүүлсэн улсуудын тоонд ордог байгаа. Зөв. За тэгвэл бас их сонирхолтой юм болохоор за судалгааны түвшинд бид нар яг сайн яваагүй байгаа гэж байна. Тэгвэл судалгаа одоо ер нь хийгдчихий цаашаа цахим засаглалын бодлого дээр хэрэгжүүлэлт дээр нь сайжрах юм болов уу гэж би бас бодоод байна л да. Жишээ нь NIST стандарт гэдэг одоо Америкийн National Institute of Standards and Technology гэдэг тэр нь болохоор яаж ажилладаг вэ гэхээр том одоо судлаач нар ч юм уу эсвэл компаниудын том инженеруудыг авч суулгаж агаад hey guys одоо бидэрт нэг ийм юм хэрэгтэй байна тий ийм стандарт энэ одоо critical infrastructure зориулсан одоо ийм юм стандарт хэрэгтэй байна. Та нар ингээд бодлоо хэлээч гэдэг. Тэгээд дундаас нь тэдний ингээд санаан дээр үндэслээд нэг юм гарч ирдэг. Монгол тэгвэл бид нар яг ямархуу журмаар энэ бодлогыг хэрэгжүүлж байна. Харилцаа холбооны зохицуулахаараа дээр ер нь гол бодлого нь явуулж байгаа хэрэг тийм үү? За ерөнхийдөө бол мэдээллийн технологи гэлгүй те бүх салбаруудад болохоор яг энэ судалгааны институт одоо нөгөө богино урт хугацаанд ингээд судалгаа хийдэг юм судалгааны институт бол Монгол улсын хувьд бол айгүй дутагдaltaй байгаа юм шиг санагддаг. Одоо миний хувьд бол одоо жишээ нь яг судлаач нар гэхээр чи их сургуулийн одоо профессорууд л одоо урт хугацааны судалгаа хийж байгаа шүү дээ. Тэгэхээр бол профессорын багууд одоо жишээ нь Монгол улсын их сургуулийн профессорын багууд болохоор зөвхөн сургууль дотроо судалгаагаа хийгээд тэгээд мэдээж одоо энэ судалгааных нь бас санхүүжилтэнд гэсэн тодорхой хэмжээгээр ингээд хугацааны хувьд хугацааны хувьд бол маш богинохон байгаад байдаг. Гэтэл судалгаа хизээ үн цэнтэй болдгийм бэ гэвэл 5, 10, магадгүй 15 жил, 20 жил судлагдсныхаа дараа жинхэнэ нөгөө нэг шийдвэр гаргахад хэрэгтэй датанууд тэнд байгаа. Зөв одоо бүх бүрэлдэхүүнээрээ тэнд одоо бий болцсон байдаг. Тэгэхээр энийг болохоор нэг хүн хийхэд айгүй хэцүү яг үнийг хэлэхэд бол одоо энэ судалгааг тэгэхээр болохоор манад болохоор яг тийм институт хэрэгтэй.
том судалгааны институт хэрэгтэй. Тэнд технологиудыг судлах хэрэгтэй. Тэнд IT-ийн системүүдийн одоо нийгэмд үзүүлж байгаа нөлөөнүүдийг маш сайн судлах хэрэгтэй. Тэгжээж бид нар одоо энэ 21-р зуунд IT-г маш ихээр ашиглаж штэ. Одоо ингээд ашиглаж байна. Тэгвэл энд одоо хийгдэх ёстой, энд одоо баримтлах ёстой төрийн бодлогууд, хууль тогтоомжууд, стандартууд яг нөгөө Монгол улсын хөрсөндөө буусан тийм стандартууд, тийм дүрм журмууд, тийм хуулиуд бид нар одоо батлана. Тэгэхгүй одоо нөгөө гадны хуулийг зүгээр орчуулаад тавихлаар буцаад одоо манай улсын одоо өнөөгийн байдалд хэр нийцтэй юм. Биднэрт яг тэрийг хэрэгжүүлэх потенциал байгаа мó? Техникийн хувьд потенциал байгаа мó? Хүний хүчний хувьд потенциал байгаа мó гэдэг асуудлууд айгүйх гарна. Тэгэхээр бол яг нөгөө судалгааны институтээр батлагдсан олон улсын стандартаа судалгааны институтээр одоо ингэж туршигдсдгийн үндсэн дээр бид нар бол өөрсдөө авч хэрэгжүүлж яхах нь маш зүйтэй. Тэгэхээр нөгөө NEST шиг яг тийм институт Монгол улсад зайлшгүй хэрэгтэй. Зөв. Тэгээд нөгөө дараагийн нэг асуулт нь болохоор за бүрэлдэхүүн нэгжүүдийн үед ер нь хин оролцох ёстой юм бэ гэдэг тийм. За хувийн хвшлийн байгууллага, төрийн байгууллага, тэгээд хувь хүн гэж ярьлаа шүү дээ. Хувь хүний талаас ер нь ямар хувь байдалтай оролцох ёстой юм. Бид нар одоо зүгээр ингээд байж байгаа л. За одоо Монголд байгаа нэг хүн одоо бодож магадгүй шүү дээ. За би зүгээр ингээд байж хад миний оролцоо ямар хэрэгтэй юм. Төр нь угаасаа бодлогоо гаргаад төр нь энийг хэрэгжүүлчихэд тэг би ямар хэрэгтэй ингэж бодож байгаа хэл та. Тэгвэл хувь хүн ер нь ямар оролцоотой байх ёстой юм бэ? За ерөнхийдөө бол нөгөө төрийн бодлогыг амьдралд хэрэгжүүлэхэд тийм амьдралд хэрэгжүүлэхэд зайлшгүй одоо нөгөө ганцхан төрөөс хамааралтай байх юм бол тухайн бодлого нь хэрэгждэггүй гэдэг нь болохоор олон улсын судалгаа болон одоо бусад улс орнуудын пакт Монгол улсын одоо туршлагаас бол аль хэдийн нотлогдсон асуудал байгаа. Зөвөр бид энийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин одоо төрийн одоо явуулаад байгаа бодлогыг бид одоо төр одоо хувийн хвшил болон олон нийт гэдэг ингээд гурван талаас зэрэг дэмжиж тухайн одоо явуулж байгаа бодлогынхаа үр шимийг хүртэл одоо үр дүнг нь гартал ингээд дэмжиж ажиллах юм бол дэмжсэн тийм төслүүд л одоо нөгөө нэг амжилттай хэрэгждэг. Хэрвээ хэрэгждэг тийм одоо угаасаа онлын хувьд ч одоо батлагдаад байна. Практик дээр ч тийм байгаад байна. Хэрвээ энэ иргэний одоо оролцоогоос болоод бол IT-ийн одоо нэлээд олон төслүүд бол IT-ийн одоо нэлээд өндөр хувь хэмжээтэй төслүүд бол одоо амжилтгүй болдог. Тэр нь болохоор иргэд энд оролцоо муу байснаас магадгүй хувийн хвшлийн энийг одоо дэмжиж ажиллаагүйгээс бол одоо нөгөө систем чинь амьдрахгүй. Нөгөө яг тийм. Тэгэхээр бол бүх талууд бол оролцоогоо одоо тэгш хангасны үндсэн дээр бол энэ төрийн бодлого ганцхан IT гэлтгүй те төрийн бодлого одоо яг үр дүнгөө өгөөд буцаагаад нөгөө иргэдтэй хэрэгтэй зөв системүүд бий бол. Зөв. Тэгвэл энэтэй холбоотой бас за бид нар одоо өөр том гүрнүүдийн талаар одоо угаасаа өөрсдөө харьцуулаад бол хэрэггүй те. Ядчил нөгөө ресурсын бидрээс хол илүү. За дээрэс нь за IT-ийн салбарт бол ялангуяа энтиг бол одоо ажиллах хүчийг бий болгож штэ. За энтиг хятад гэл. Тэгвэл манай Монголд ажиллах хүч. За IT-ийн салбарт одоо энэ мэргэжж байгаа залуусыг бид нар өөрсдөө яг юу гэж харж байна? Зөвхөн их сургууль төгссөн ч юм уу энэ мэргэжлээ суралцаад төгссөн. Нэг бол сургалтын газар одоо суугаад сертификат авсан залуусыг бид нар яг мэргэжлэн гэж хараад байна. Өөр бидэрт одоо ямар нэгэн нөөц боломж байна уу? За IT-ийн одоо салбар бол яг үнийг хэлэхэд бол нөгөө дэлхийг хавтгай болгож байгаа бас нэг том салбар байгаа шүү дээ. Одоо жишээ нь бол одоо Монгол улсын ямар нэгэн суманд төрсэн одоо олон залуучууд бол Америкт ажиллаж байгаа ах, Солонгост ажиллаж байгаа ах, Японд ажиллаж байгаа ах, Европт ажиллаж байгаа ах тийм. Тэгэхээр энэ болцоог бол энэ одоо салбарын онцлог бол бий болгоод байна. Мөн одоо зөвхөн Монголдо сураад Монголдо ажилласан тий одоо ажлын туршлагатай болсон залуучууд олон улсын компаниудад Монголоос ажиллаж байгаа. Тэгэхээр энэ салбарт бол одоо маш их боломжууд байгаад байгаа.
Ер нь бол энэ салбарт сурж байгаа залуучуудад бол маш их боломж байгаа даа. За гэхдээ бол ер нь бол энэ зүгээр миний нөгөө амьдралын одоо туршлагаар ингэж зүгээр ингээд олж авсан одоо өөр үзэл бодол гэх юм уу. Ер нь бол бакалаврын сургалт те ялангуяа одоо бүх шинжлэх ухааны хувьд бол мэргэжил бол бакалаврын их сургуулийн боловсрол бол маш чухал. Одоо тухайн хүн бол энэ 4 жилд бол өөрийнхөө одоо насан туршийн одоо орлогын их усүрийг баталгаажуулж авч байгаа. Одоо нийгмийн олон хүмүүстэй бол гой хүрээлэлтэй болж байгаа. Дээрэс нь хүмүүжж байгаа. Тэгээд энэ одоо нийгэмдээ одоо хэрэгтэй бие хүн болж төлөвшөж байгаа. Харин богино хугацааны сургалтын төвүүдээр дамжуулаад бол хүмүүс тодорхой хэмжээний үр шаардлагатай ур чадварыг авч идэг. Тийм. Энэ давшрамд одоо хэлэхэд зарим нэг одоо сургалтын төвүүд бол нөгөө их сургуулийн боловсрыг дээд боловсролыг бол нөгөө үгүйсгсэн тийм нэг сурчил ухуулга яваад байдаг л да. Гэхдээ ингээд ямар ч одоо бизнесийн байгууллагад бол жоохон этик гэж зүйл байх ёстой, ёс зүй гэж зүйл байх ёстой. Тэгэхээр ялангуяа тэр сургалтын төвийг сонгох гээд одоо байж байгаа залуу бол нэг 19-с 21 насны одоо яг ингээд төлөвшөөгөө байгаа. Магадгүй одоо их сургууль сураад маш их нөгөө сургалтын стресс гэж зүйл байдаг шүү дээ. Нөгөө нэг гэрийн даалгавраа яаж хийх үү, шалгалтандаа яаж орох үү, тэр профессор дээр хэрхэн яаж асуух уу гэдэг нөгөө стресст орсон байдаг оюутнуудад бол гэтэл тэн дээр нь болохоор та ерөөсөө энд манад 2 сарын хугацаанд сураад 5 сая төгрөг аваа гэсэн тийм рекламны гоё үг сонсголоор тухайн хүн бол богино хугацаанд асар огцом шийдвэр гараад өөрийнхөө магадгүй ирээдүг ингээд баллаа тийм шийдвэрүүд гаргачих вэ гэхээс би бол маш их сэтгэл эмзэглэж явдаг. Тэгээ буцаад бас зарим эцэг эхчүүд ч байдаг. Одоо яг ийм одоо сургалтын байгууллагуудын одоо энэ маркетингийн сурчлагаанд итгээд үр хүүхдүүдийнхаа одоо нөгөө ихтэй сургуульд сурах болоод одоо сургалтын төв рүү хөтлөөд явж байгаа. Тэгээ 5 сая төгрөгийн төлөө ингээ хүүхдийнхаа хүсэл сонирхлыг одоо үгүйсгээ тий. Тэгээд тэр сургалтын төвд авчиж өгж байгаа эцэг эхчүүд бол бас бодох хэрэгтэй. Таны хүүхэд бол мөнгө олдог хэрэгсэл биш. Таны хүүхэд бол бие хүн, хувь хүн. Өнөөдөр магадгүй танаа хүүхэд 3 сая төгрөг, 5 сая төгрөг олж болно. 2 жил олж болно, 3 жил олж болно. Тэгээд нөгөө хүүхэд чинь энэ миний хүссэн зам биш юм байна. Өөр замаар явъя гэхэд оройтцсан байх үед. Тэгэхээр энэ оюутан залуучууд, сурагчид бол ажилгүй биш, ажилтай нөгөө full time ажиллаж байгаа тий байнгын суралцж байгаа тийм гой үе байгаа хүний амьдралын гой үе байгаа. Тэгэхээр тэр үед нь яг хүссэн зүйлийн сургаасаа. Тэгээд их сургуулиас бити айгаасаа энэ их сургуулийн олон хичээлүүдээс их сургуулийн тэр олон шалгалт шүүлгэнд хүн бие хүн болж төлөвшдөг. Энэ нийгэмд устдаа хэрэгтэй хүн болж төлөвшдөг. Тэгэхээр тэрнээс бити шантраасаа тэгээд тэнтэй хөл нийлүүлэн алхаж ижил бид ирээдүйн Монголын иргэн болно, дэлхийн иргэн болно. За би тэгээ бас нэг таны нэг яриаг сонссон. Одоо эмэгтэйчүүдийн IT-д одоо ажиллаж байгаа эмэгтэй хүмүүсийн одоо gender equality гэж ярьдаг. Тэр бол угаасаа баг тийм үү. Тэгээд тэрийг хэрхэн нэмэгдүүлэх үү? Дээрээс нь бас хөгшин одоо тэтгэврт гарсан эсвэл IT-ийн бус мэрэгчлэлтэй хүмүүс IT-ийн салбарт одоо тийм сурах боломжтой байд юм уу? Эсвэл сураад одоо тэнд ажиллах ямар нэгэн боломж байна уу? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ салбар руу орох ямар боломж байна? Тэр талаар та нэг сонирхол. Тэгж чадах юм бол бид нэр одоо энэ салбарт ажиллах хүн хүчний тоогоо нэмж чадах юм шиг харагдаад байгаа. За Монгол улс бол ерөөсөө 3 сая 200 мянган хүн амтай. Энэ 3 сая 200 мянган хүн амаас маань ерөөсөө 1 сая 200 мянган хүн ам нь л одоо эдийн засгийн идэвхтэй хүн ам гэж үздэг. Гэтэл яг энэ эдийн засгийн идэвхтэй хүн амын маань тийм хагас нь буюу одоо 50% эмэгтэйчүүд байгаа. За гэтэл бол яаж яах гэсэн чинь манай улс орн чинь нөгөө нэг зах зээлийн хувьд бол маш жижигхэн улс орн байгаа. Тэгээ дээрэс нь одоо салбар бүр дээр бол нөгөө мэрэгчлэлтэнгүүдийн хонцлолтой. Одоо бид бол одоо хийх юм маш ихтэй улс баггүй юу. Гэтэл нөгөө эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахгүй байна тий. Буцаад нөгөө нэг
гэдэг нь болохоор манай улсын хувьд бол маш хохиролтой. Энэ болохоор ганцхан нөгөө нэг цэцгээ одоо дулмаагийн асуудал биш аахгүй юу? Одоо энэ тухайн эмэгтэйг тасралтгүй ажлын байраар хангах тэр нөхцөлийг бүрдүүлснээрээ улсад компанид илүү их ач холбогдолтой одоо үр ашигтай байдаг. Буцаагаад болохоор гэхдээ энэ бодлого болохоор дэлхийн хөгжсөн улс орнуудад бол нэлээд эрт ихэлсэн. За жишээ нь бол одоо нэг Америкийн Silicon Valley-д бол 2009 он 8 онд бол эмэгтэйчүүдийн оролцоог одоо нэмэгдүүлье. Тэгэхээр инженерүүдийн одоо хувь хэмжээг бүр ингээд тогтооё. Одоо жишээ нь ажлын байран дээр нөгөө 10 ганцхан эмэгтэй байдаг байсан бол энэ тоог 2-3 болгоё гэдэг тийм одоо хүний нөөцийн бодлого баримтлаа. Тэгэхээр болохоор нөгөө ковоттой ажлын байрууд дээр эмэгтэй эрэгтэй хоёр хүн зэрэг өрсөлдөх биш. Эмэгтэй хүмүүс нь эмэгтэй ажлын байранд, эрэгтэй хүмүүс нь эрэгтэй ажлын байр дээр өрсөлдөд магадгүй дараагийн одоо менежерийн төвшөнд бол эрэгтэй эмэгтэй хоёр хүмүүс тэнцүү өрсөлдөд ингээд байгалийн шалгаруулаар явна. Гэхдээ бол нөгөө орж байгаа нөгөө ковотын үг болохоор яг хөвчлаад тавиад өгсөн. Тэгэхээр нөгөө эмэгтэй одоо мэрэгчлэлтэнүүдийн тоо их болсон. Тэгээ энэ салбарт бол одоо эмэгтэй ажиллах хүчний тоо нэлээд хангалттай төвшөнд очсон гэдгийг бол нөгөө Google компани 2017 онд бол өөрсдөө зарласан байдаг. Одоо бидний нийт ажилчны 35% нь эмэгтэй болсон. За бид 35% эмэгтэй болгосноор манад бол одоо бид бол нэгдүгээрт болохоор дэлхийн нийтийн өмнө хүлээсэн одоо хүүсийн тэмцвэртэй байдлыг хангана гэсэн үүргээ бол биелүүлж байна. Хоёрдугаар одоо бидний одоо олсон одоо том бас нэг амжилт тий болвол эмэгтэй хүнийг оролцуулснаар бидний бүтээгдэхүүн илүү бүх хүнд зориулагдсан бүтээгдэхүүн болж байгаа. Одоо бүтээгдэхүүний хөгжилд нь хүртэл эмэгтэйчүүдийн одоо тэр нэг айдиа тий тэр бол бас аюу чухал үүрэгтэй. Тэгэхээр чин ер нь бол одоо маш олон одоо байгууллагууд энэ чиглэлээр аль хэдийн арга хэмжээ аваад үр дүнгээ үзсэн. Одоо сүүлийн үед одоо 2016 оноос хойш яригдж байгаа өөр нэг тренд болохоор эдийн засгийн идэвхгүй бүлгийн хүн амуудыг одоо энэ IT-ийн бизнесүүдэд татан оруулах арга хэмжээнүүдийг улсууд авч байна. Одоо жишээ нь бол Япон улсад бол тэтгэврт гарсан иргэдийг дахин сургаад ажлын байраар хангаа явж байна. Одоо 70 настай өвөө ингээд программист болоод одоо ингээд өөрсдийнхөө одоо хэрэгцээ шаардлагад нийцсэн магадгүй хэрэглэгчдэд одоо хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг нийцсэн програмуудыг бүтээгээ явж байна. За одоо Red Hat-ийн хувьд бол одоо ажлын байран дээр бол байнга тийм одоо сонгон шалгаруулалтын дээр бол байнга нөгөө промошн зарладаг болсон. Тэр нь болохоор хэрвээ та одоо тэтгэврийн насны байх юм бол энэ линкээр ороод бүртгүүлээрэй. Та код мэдэхгүй ч байж болно, бид таныг сургаад аваад болно. Бид нар бол бүх нийтийг одоо нийгмийн бүх бүлгүүдийг хамарсан тийм одоо community үүсгэх зорилготой компани байгаа шүү гэж зарладаг болсон байна. Бас та хэрвээ та хөгжлийн бэрхшээлтэй байх юм бол одоо таны ажиллахад шаардлагатай одоо тоног төхөөрөмж одоо тийм нөхцөлийг бидэнд бичиж үлдээгээрээ тэгээд манай ажлын байранд анкета өгөөрэй. Тэгэх юм бол бид бас нөгөөдх таныг бас эдийн засгийн идэвхтэй иргэн болгож одоо баг хамт олондоо авахд одоо нээлттэй бэлэн байна гэдэг гоё информашнуудыг өгсөн байгаа аахгүй. Тэгэхээр тэнд бол нөгөө иргэн бүхнийг ашиглах тийм бодлого баримтлаад байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах бол нэлээд одоо бид нар жоохон хоцорч явнаа л гэсэн үг. Зөв. Тэгвэл за Монголд бид нар одоо за ингээд ер нь захимд засаглал руу ер нь бол бид нар өөрсдийн мэдлэг шилжчихсэн. Гэхдээ яг бүр ингээд нарийн гаргасан бодлого бол одоо байхгүй гэж би ойлгоод байна л да. Тэгээд дээрэс нь бас нэг юм тэгвэл таны одоо ойр дотны ч юм уу эсвэл та ингээд нэг мэдж байгаа тийм мэдээлэл байна одоо жишээ нь бага насны хүүхдүүдэд эсвэл одоо нэг ямар нэгэн байдлаар сурах боломжгүй тийм хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст одоо өөрийн сайн дураар зааж сургалтын төвүүд ч юм уу эсвэл тийм хүн ч юм уу те яг тэгэхээр одоо яг бүр судалгаар хэлэх юм бол Монголд мөнгөтэй боловсрал эзэмшээд тэгээд жоохон чадамжгүй бол боловсрал эзэмшиж чадахгүй тэгээ хараа ажлыг явдаг шүү дээ яг бүр судалгаар хэлэхэд бол тэгэхээр тийм боломжийг бид нар яаж гаргаж
болж ийнэ. Тэгээд тэгэх юм бол энэ өшөө энэ одоо захим засаглал руу энэ захим эрдэм үе рүү шилжихэд илүү дөхөн болох юм болов уу гэж бодод байна л. Тийм юм танд мэдээлэл байна уу? За. Ер нь бол энэ технологийн салбар бол нөгөө нэг өмнө бидний нөгөө сонсдог байсан нөгөө синдралагийн үлгэр гэдэг байдаг шүү дээ. Үнсгэлжингийн үлгэр. Үнсгэлжин бол айлын одоо нөгөө хойд ихийн гарт нухлагддаг байсан нөгөө мухрын өрөөнд унтдаг байсан тэр охиноос нөгөө ханхуутай гэрлээд гүнж болдог тийм. Тэгээ энэ бол ерөөсөө хүний амьдралд байж боломгийн үлгэр гэж төсөөлөд энэ одоо үлгэр бий болсон байна шүү дээ. Байж болохгүй юм учраас үлгэр болоод үлдсэн байна. За тэгвэл 21-р зуунд бол яг энэ шиг энэ түүхүүдийг одоо синдралагийн үлгэрийг бодит болгож байгаа тийм түүхэн хүмүүс их олон байна. Одоо жишээ нь бол энэтхэг улсын нөгөө Мумбай хотоос төрсэн 23 настай дэлхийн хамгийн залуухан биллионер залуу бол одоо яг энэ технологийн одоо софтвер инженер болоод тэгээд энэ технологийн компанитай болоод нөгөө энэ хүн болохоор тэр хүнд яаж нэгсэн чи хаан төрснөөс үл хамааран одоо тэрбумтон болгох те долларын тэрбумтон болгох боломжийг олгож байгаа гэдэг чинь энэ бас нэг ёсны үлгэр. Боломжгүй зүйл шүү дээ. Одоо төсөөлөхөд боломжгүй зүйл. Гэхдээ технологи энийг бий болгоод байна. Одоо энэ мэдлэг чадвар хүнийг тийм болгоход одоо тийм зүйлийг бий болгоод байна. За хүмүүс жоохон ойртуулаад хэлье гэх юм бол миний хувьд болохоор бас одоо баяр сайхан гэж гэх юм уу те. Одоо лендийн баяр сайхныг бол маш олон залуучууд бол дагдаг. Одоо Монголын залуучууд бол их дагдаг. Гэхдээ бас нэг одоо бид бас синдралагийн үлгэр гэж хэлж болохоор байгаа байхгүй юу? Одоо манай баяр сайхан бол одоо Дорнод аймгийн одоо хөдөө төрсөн. Тэнд суурь боловсруулалтаа эзэмшээд тэгээд одоо жишээ нь Америк руу яваа суралцаад одоо жишээ нь дэлхийн том компаниудад ажиллаж үзсэн одоо Amazon ч юм уу Dell ажиллаж үзээд буцаагаад одоо яаж гэсэн чи тэрэндээ сэтгэл ханахгүй учраас одоо юу гэх Монголын нийгэм эдийн засгийн хөгжил хувь нэмрээ оруулахаар их орондоо буцаж ирээд одоо энд болохоор маш олон залуучуудыг хийгээд ажиллаж байна. Нийгмийн хөгжилд одоо бас нэгэн гоё гэрэл болоод явж байна. Энэ бас нөгөө нэг мөнгөн утгаараа харагдахгүй одоо жишээ нь нөгөө эдийн засгийнх нь одоо эдийн засагт яаж байгаа одоо нэр хүнд байр сууриаар нь харж үзэх юм бол бас нэг одоо синдралагийн үлгэр гэж хэлж болохоор бас жишээ байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ технологи мэдлэг ур чадвар бол хүнийг бас ийм болгож байна. Ийм болгож болж байна. За тэгвэл яаж бид одоо нөгөө нийгмийн эмзэг дагавар тий одоо энэ синдралагийн одоо түүхүүдийг бусдад яаж давтах вэ гэдэг асуудлууд их гарч ирж байна л да. Тэгэхээр ер нь ийм төрлийн үйл ажиллагааг бол тогтмол байнга явуулж ээж нөгөө нэг үр дүнгууд илүү олон болж гарч ирнэ тий. Тэгэхээр ялангуяа бидний үеийн залуучууд бол энэ чиглэлээр ажил хийх гэж их оролдож байна. Гэхдээ болохоор нөгөө тогтвортой урт хугацаанд хийж чадахгүй байгаа. Гэхдээ тийм залуучууд бол ингээд цөөхөн ажиглагддаг. Миний нэг танил одоо татварын ерхий газарт хамцагтай ажиллаж исэн нэг программист залуу байдаг. Одоо яг л одоо Ганбаяртай адилхан насны залуу намайг одоо номын ихч гээд айгу хүндэлж явдаг. Тэгээд манай хүн болохоор яадаг вэ гэхээр 5 цаг ажиллана, 5 өдөр ажиллана, 5 өдөр ажиллахдаа дандаа илүү цагаар орой суудаг. Программистууд ч орой айгу төвлөр суудаг. Тэгээд хагас бүтэн сайндаа болохоор хүүхдүүдэд одоо тэгээ хүүхдүүдтэй нэг ядуу айлын хүүхдүүд юм уу эсвэл нөгөө сургалтанд явах боломжгүй тий эцэг эхийн төлбөр төлөө сургалтанд явах боломжгүй хүүхдүүдэд программын хичээл заадаг. Одоо анхан шатны хичээл заадаг. Тэгээд би бүр загинжсэн л та одоо жишээ нь чи одоо амрах хэрэгтэй, ажил амьдрал хоёроо зохицуулах хэрэгтэй. Ингэж ажиллах юм бол чи хэд наслах гээд байгаа юм бэ? Энэ салбарт хэр удаан ажиллах гээд байгаа юм бэ? Өөртөө цаг гаргаа, амарчээ гэд нэг загинсан чинь үгүй. Би бол ингээл одоо юу гэмдэ чадж байгаа зүйлээ бусдтай хуваалцах юм бол одоо энэ залуучууд ч одоо хэрвээ би энийг зааж өгөхгүй ах юм бол эцэг эхийнхээ амьдралыг давтах гээд байна. Хэрвээ би энэ одоо мэдлэгийг эднэрт ингээд аль болох эрт олгох юм бол энэ залуучууд чинь ёстой жинхэнэ одоо тэр энэтхэгийн тэр залуугийн тэр нөгөө нэг түүхийг давтах залуучууд эднэрийн дундаас төрөх боломжтой. Тийм учраас би одоо тэр хүсэл эрмэлзэлтэй хөтлөгдөөд үн төлбөргүй тэр сургалтыг заадаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм одоо гоё гэрэл болсон
залуучууд одоо бас нийгэмд чимээгүй хүн бас байгаа хаа гэж бодож байна. Яг үнэ. Надад ч тийм жишээ байгаа юм байна. За жишээгээ хуваалцаж хам баяраа. Маа найз байгаа л дээ. Одоо нэг IT-ийн чинь ялангуяа энэ програм бичдэг одоо программист математиктэй сайн гарууд чинь энэ тийм одоо Google-ээс зарласан ч юм уу эсвэл олон улсын янз бүрийн тийм уралдаан тэмцээнүүд оролцдог. Одоо интернет байхад л болчихж шүү дээ. Тэгээд тэнд эхний байрууд орсон маш өндөр одоо үзүүлэлт үзүүлсэн хүмүүс рүү Google-ээс оффер явуулдаг байгаа. Ер нь ажиллаач гэсэн. Тэгээд манай найзлахаараа 2 оффер авсан. Гэхдээ хоёуланд нь яваагүй. Тэгэхээр яагаад яваагүй гэхээр нөхрийн зорилго нь бол өөр байсан л да. Тэгээд одоо болохоор яг яаж байгаа гэхээр одоо хөдөө 10 жилийн сургуульд багшлах явсан. Яагаад тэр хөдөөний хөдөө байгаа хүүхдүүд яг тэр математикийн одоо дээрээс нь ялангуяа IT-ийн программын тэр суурь нь сайн байж чадах одоо тэр үндсийг нь тавина гэсэн тийм зорилготой бол хөдөө багшлах гад явсан. Тэгээ би ч гэсэн ер нь дэмжиж байгаа. Тэрийг нь дэмжсэн. Тэгэхээр иймэрхүү одоо хүмүүс бас Монголд зөндөө байна. Тэгээд энэтэй нэг бас нэг уялдуулаад манай сургалт Монголд байгаа сургалтын газрууд бас гоё арга хэмжээ одоо иймэрхүү юм бас хийвэл зүгээр юм шиг санагдсан. Яа тэгэхээр одоо 11 сургалтын газарт одоо 10 сурагч авлаа гэж бодъё л да. Тэгэхээр тэрний нэгийг нь үнэгүй одоо сургая. Нэг нь үнэгүй сургана. Тэр нь одоо жишээ нэг ядуу ч юм уу, нэг бол хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнийг ч юм уу үнэгүй сургана гэдэг. Тэгээд яагаад ингэ сургалт болгондоо үнэгүй ингээд нэг тийм хүмүүсийг аваад сургаад байвал бас болох юм шиг санагдаад байгаа л да надад бол. Тий. Ер нь бол одоо жишээ нь бол IT-ийн мэргэжил одоо ялангуяа нөгөө нэг одоо программистууд бол нөгөө нэг зайлшгүй одоо офис дээр очиод байх шаардлагагүй одоо энэ Монголоос гадаадад ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр бол яг энэ нөгөө хөгжлийн бэрхшээлтэй тэгсэн мөрчлөө одоо жишээ нь логик сэтгэлгээ сайн хөгжсөн одоо математик сайн суурьтай тийм одоо залуучуудад бол айгүй том одоо боломж бий болох байхгүй. Энэ чинь одоо бүхэл бүтэн том хүний нөөц тэнд байгаа хгүй. Тэгэхээр бол бүр багаас нь төрийн бодлогоор магадгүй одоо том байгууллагууд энэ рүү чиглэсэн арга хэмжээ би бас аваасаа гэж одоо яг ийм одоо тийм юу орж ирж яана л та ингээд санаа яг одоо ярилцаж сууж байхад тэгэхээр бол нөгөө хүмүүс маань бол өөрсдийн гэсэн орлоготой болно. Тэгээд нөгөө амьдралаас юм чадаад ирэхлээр ч хүн нөгөө нэг амьдралд илүү урам зоригтой байдэн шүү дээ тий. Итгэвтэй байна. Тэгээд бид нарт одоо хүмүүст хэрэгтэй үйлчлэгийг ингээд гэрээсээ ингээд хөгжүүлээд ингээд сууна гэдэг бол одоо маш олон залуучууд тийм болохыг хүсэх баг. Тэгэхээр бол маш олон залуучуудад бол энэ хэрэгтэй баг. Тэгэхээр бол том байгууллагууд магадгүй энэ одоо төрийн бодлого барьж байгаа хүмүүс ч юм уу тийм ийм хөтөлбөрийг бас авч хэрэгжүүлээсэ хэрвээ тийм хөтөлбөр хэрэгжүүлэх юм бас бол нөгөө жоохон ч гэсэн хувь нэмрийг бас оруулах гэж хичээх болно гэж би бодчихъя. Харин би одоо харин энэ мөрөө хөтөлбөр одоо жишээ нь одоо сонгуул руу чүчүүд орох бас зайлэг гэж. Тэгээ одоо жишээ нь мөрөө хөтөлбөр өдрөө хэрэгжүүлж байгаа хүмүүс одоо хийдийг цалингийн чинь тийм болгоно гэдэг гэхгүй иймэрхүү гоё санаануудыг гаргаж ирээд иймэрхүү юмнууд дээр ажиллавал арай илүү бодиттой тэгээд үр дүнтэй байх болов уу гэж би бас хараад байгаа. Бас нэг юм нь болохоор за тэгвэл Монголд одоо яг за ер нь ингээ би одоо ингээ хараад байхад Европын холбоо ч юм уу эсвэл одоо Европын орнуудад өгж байгаа төслүүд ингээ хараад байхад нөхдүүд ингээд маш их төслүүд өгч юм л доо. Одоо за ийм юм дээр ингээ тэгээд за тэгээд тэрэн дээр судалгааны байгууллагууд орон орны одоо Европт байгаа улсууд тэгээд тэрэн дээр судлаач нараа болохоор ингээ гадны өөр одоо орнуудаас тий сайн сайнуудын түүхүүд авчиж юм л да. Тэгвэл Монголд бид нар одоо энэ төрлийн захим одоо засаглал эдэр гэж яваад бас захим засаглал захим бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг. Яг энэ бодлогыг хэрэгжүүлэх хүрээндээ ер нь ингээд миний ойлгож байгаагаар бол ингээд эхлээд нэг юм гаргаснаа дараа нь ахиад тэр чинь тийм байх бас нэмэх ёстой юм байна гэж ахаад нэг юм гаргаад сүүлд одоо тэр cyber security дээр ахиалаа тэр cyber security-г нь оруулах ёстой гэдэг. Тэгвэл эдний ингээд хооронд нь нэгтгэхэд ингээд эдгээр дээр ингээд цуг ажиллах тийм боломж ер нь хэр байд юм бол
танд одоо жишээ нь энэ дээр ингээд туслаач эсвэл одоо ийм юм гарах хэрэгтэй байна гэсэн тийм танд юм эсвэл танаа байгууллага эсвэл ойр авийн тийм одоо мэддэг чаддаг хүнд нь ирж исэн тийм санал байна уу эсвэл төрийн албаны хүмүүсээс тийм хүсэл тавьж исэн үү? Манайхан тэн дээр ямар хуу арга хэмжээ авдаг юм бол? За ер нь бол нөгөө нэг одоо төрийн байгууллагууд бол одоо захимжуух үйл ажиллагаагаа бол дангаараа тэгээд бас төрийн бас юугаар бол зохицуулагдчих байгаа. Гэхдээ яг ингээд нэгдсэн ийм том бодлого бол бас тэр болгон одоо хэрэгжээд байдгүй. Магадгүй одоо цаасан дээр байдаг боловч нөгөө амьдралд хэрэгжих нь айгүй ховор байгаа гэдэг тийм. Одоо л ингээд өмнө нь бол тэгдэг байсан. Ер нь бол өмнө бол гардаг ийм том асуудлууд болохоор яадаг вэ гингууд төрийн байгууллагууд өөрөөсөө тус тусдаа цахимжиждаг. Тэнгууд нөгөөдөл маань нэгтгэгддэггүй тий. Тэгэхээр тэр чин цахим болсны яг үр ашгийг нь эргэн өөрөө хүртэж чадахгүй шүү дээ. Одоо жишээ нь бүх байгууллага руу нэг юзернейм пассворттай очдог, очролдог, тий төлбөрөө төлөх гэсэн чинь дахиад банкнд очролдог тий. Тэгэхээр бол энэ болохоор яг цахимжилт бас яг мөн үү гэхээр биш. Бас биш үү гэхээр мөн. Ийм нэг сармаг байгаад байсан. Тэгээд ер нь ирээдүйд бол ер нь одоо нөгөө засаглалын юу яаж явж байна гэхээр төрийн байгууллагууд бол хоорондоо энэ одоо нэгдсэн системүүдээ бол нэгтгэх хэрэгтэй, интеграцид оруулах хэрэгтэй. Одоо шаардлагатай мэдээллүүдийг солилцох хэрэгтэй. Солилцохын тулд нөгөө trust гэдэг зүйл бий болох шаардлагатай шүү дээ. Тэгээд trust-ыг бол юугаар хангах вэ гэнгүүт мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ижил одоо тэнд одоо итгэлцлүүд бий болно. Тэгэхээр бид нөгөө нэг олон улсын стандартыг одоо мөрдөх хэрэгтэй. Тэгээд тэр стандартуудаа тэр одоо мэдээллүүдээ солилцож байгаа зүйлээ бол одоо Монголд бол хуулиар ч юм уу эсвэл журмаар юм уу зохицуулаад өгөх хэрэгтэй. Тэгжээж бид нар яг одоо нэг хүний одоо нөгөө нэг шийдвэрээр асуудлыг зохицуулахдаггүй нэгдсэн бодлого журмаар зохицуулагдаж явах байхгүй юу. Тэгжээж нөгөө жинхэнэ одоо юу болно? Цахим засаглал гэдэг рүүгээ явна. Ойртон. Одоо жишээ нь бол Солонгосоо одоо жоохон ярьчих гэж бодож чинь Солонгосын засгийн газрын хувьд болохоор нэгдсэн порталтай байдаг. Тэгээд цахим засаглалынхан бол дөрөвдүгээр шатн дээр яваа. Одоо beginner одоо юу гэдэг нь те 2.0 тэгээд 3.0 одоо 4.0 гэдэг ингээд төвшин дээр явж байгаа. Тэгээ одоо энэ төвшин маань болохоор бид нар бас боловсруулж яа хөгжүүлж яа л гээд яриад байдаг байхгүй юу. Ингээд бид нар болцсон гэж хэлдэг. Тэгсэн мөртлөө цаадуулчин одоо нөгөө e-government development index-ээр болохоор дэлхийд нэгт бичигддэг. Одоо сүүлийн 3 судалгаагаар бол нэгт бичигдчихэд байгаа ус орон. Тэгээд юу хийгээд байна гэхээр дэлхийн одоо засгийн газрынх нь үйл ажиллагааных нь 85% нь одоо цахимжсан. Зөө. Иргэн одоо төрийн үйлчилгээг авахдаа ямар агентлагаас авж байгаа, ямар хинтээс авж байгаа гэдэг тэр юугаас мэдэх шаардлага байхгүй. Утаснасаа нөгөө нэг утаснасаа одоо бүх үйлчилгээг авчдаг шаардлагатай үйлчилгээ. Маш цөөхөн тохиолдолд Солонгос улсын иргэн бол нөгөө нэг танхим дээр очиж бичиг баримтаа шалгуулад үйлчилгээ авах шаардлага гардаг. Бусдаар бол одоо төр байгаа гэдгийг мэдрэхгүйгээр тэнд бизнесүүд явж байна. Төр байгаа гэдгийг нэг сайн мэдрэхгүйгээр тэнд одоо хувь хүн өөрийнхөө тодорхойлтыг аваад тий одоо шаардлагатай тодорхойлтуудыг гаргацснаас аваад ингэ явж байгаа нь болохоор төрийн үйлчлэгээ хайгүй хэлбэр болсон хурдан болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ шилжилт рүү манай Монгол улс явна. Өнөөдөр жоохон алдаатай байгаа ч гэсэндээ ингэ сайжраад явах бах. Гэхдээ нэг дутагдaltaй байгаад байгаа үнэхээр орхигдуулаад байгаа нэг зүйл бол энэ судалгааны асуудал бол айгүй орхигдож байгаа. Нэгдсэн бодлогын асуудал бас айгүй орхигдоод байгаа юм шиг санагдчихж байгаа байхгүй. Гэтэл энэ салбар маань болохоор улсын хөгжилд маш чухал тийм салбар болсон байна л да. Одоо IT-ийн салбар бол өмнө одоо жишээ нь бол дэлхий дээр байгаа одоо нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 198 улс орн байдаг. 198 улс орн маань 2030 он хүртэлх бол тогтвортой хөгжлийн бодлогыг одоо өөрийнхөө засаглалынхаа одоо бодлогын одоо үндсэн бичиг баримт болно гэд батлаад гарын үсэг зураад одоо дэлхийн нийтийн өмнө одоо тангаргалцсан байдаг. Тэгээд энийгээ хэрэгжүүлэхэд
IT-гийн одоо оролцоо бол нөгөө нэг доктортой хөгжлийн зорилт 17 үндсэн зорилтын 11-тэй нь ямар нэгэн байдлаар холбоотой байдаг. Ядуурлыг бууруулах, одоо өсвөлөнг арилгах, одоо нөгөө нэг ухаалаг хотын орчныг бий болгох гэдэг энэ одоо зүйл зат нөгөө нэг хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах ч гэдэг юм те энэ асуудлууд дээр бол IT ямарваа нэгэн байдлаар ашиглагдчихэдэг. Тэгэхээр энэ салбарын бодлого бол маш урт хугацааны тогтвортой тэгээд зөв судалгаан дээр суурилсан тийм байх ёстой. Тэгэхээр энэ бас жоохон монголчууд ер нь бол анхаарах ёстой зүйл гэж би бас бодоод идэг л да. Зөв. За энгийн иргэн хүний хувьд одоо зүгээр энгийн жишээ аваад одоо манай аав ээж ч юм уу эсвэл манай хамаатны хүн ч юм уу ямар нэгэн байдлаар захим аюулгүй байдлын талаар мэдлэггүй. Нэг бол технологийн талаар жоох ойлголт байхгүй зүгээр яг утсаа хэрэглээд явчихдаг тийм хүмүүсийн хувьд тэгвэл энэ захим одоо орчинд одоо энэ захим 90 руу орсноор ямар тийм аюул үүсэж байгаа юм бэ? Өөрийн мэдлэггүй бид нар өөрсдийнхөө одоо хэрэгтэй мэдээллийг өөрсдийнхөө талаарх мэдээллийг хүмүүст одоо зүгээр ингээд өөрийн мэдлэхгүй хүргээд байна уу? Эсвэл бид нар яг одоо зүгээр ингээд мэдээж одоо захим засаглал шилжээд ингээд захим 90 руу ингээд ороход давуу тал маш их тийм үү? Амар гоё. Угаасаа бүх юм амар хэлбэр болоод ялангуяа автоматжуулалт гэдэг гээл. Тэгвэл эргээд одоо тэгвэл хортой тал нь юу юм бэ? Эргээд яг хүмүүс тэрэнд хэрхэн өөрсдөө бэлдэх ёстой юм бэ? За интернет ч юм уу те одоо мэдээллийн технологи бол хүмүүст маш чухал. Энийг одоо бид бол өдөр тутамдаа ашиглаж байна. Тэгээд заримдаа бол их гоё байна те. Заримдаа ч бол бас жоохон стресстэй байна. Гэтэл энэ бас системд манаас дутагдaltaй талууд, сул талууд бас байгаамаа. Нэг дутагдaltaй одоо давуу тал нь бас талынхан сүйдэр болсон дутагдaltaй тал болохоор би өөрөө нөгөө интернет оруулж байгаа мэдээллүүдээ дэлхий дээр байгаа 4 тэрбум 500 сая хүнд шеэрлж байгаа. Тэгэхээр миний өөрийн сайн дураар оруулсан тэр хувийн мэдээллүүдийг ямарваа нэгэн байдлаар хүмүүс буруугаар ашиглах юм бол буцаагаад надад бол маш том хохиролтой. Тэгэхээр бол нөгөө улс орнууд бол мэдээллийн аюулгүй байдал дээр хамгаалахаас гадна одоо нөгөө програм хангамж одоо мэрэгчлэлтэнгүүдийг ашиглан тий софтвер, хардвер мэрэгчлэлтэнгүүдийг ашиглан хамгаалахаас гадна нөгөө бүх нийтийн боловсролыг бас орхигдуулж болохгүй. Тэгэхээр манай улсын хувьд бол одоо нөгөө мэдээллийн аюулгүй байдлын нэгдсэн одоо боловсролын програм хөтөлбөр алга байна. Тэгээ хүмүүс бол одоо яаж юм гэхээр тийм одоо нөгөө нэг зөв зүйтэй ойлголт, цэгцтэй мэдлэг байхгүй улмаас нөгөө нэг 3.2 сая иргэн маань ерөөсөө энэ одоо интернет гэдэг зүйлд өөрийгөө аваачаа холбоод зүгээр нэг хэрэглэгч болоод тий одоо нөгөө шар мэдээ уншаал хамаг хайрын цагаа одоо тэнд үржээ штэ тий нөгөө ховж ив ягаал одоо яг нөгөө нэг Египтийн одоо нөгөө юу гэдэг штэ сая нөгөө мөргөлдөөн болсон штэ одоо тэр чинь нэлен дээр болсон тэр бол нөгөө утсаар дамжуулаад network-оор social network-оор дамжуулаад одоо хийсэн дайн штэ яг тэрэн дээр бол үндэстний ив нэгдлийг энэ social network-ийноор дамжуулаад хагалчихж байгаа аахгүй. Тэгэхээр энэ одоо мэдээллийн технологи бол айгүй зөв. Гэхдээ бид нар зөв ашиглах ёстой. Энийг хэрвээ буруугаар ашиглах юм бол буцаагаад бас айгүй хохиролтой. Тэгэхээр улс бол одоо Монгол улс бол аль хэдийн одоо мэдээллийн аюулгүй байдал тэгээд мэдээллийн технологи хэрхэн яаж ашиглах ёстой юм, зөв хэрэглээ гэж юу юм гэдэг талаар тий бодлого бий болгох хэрэгтэй. Тэрнтэйгээ уялдаад одоо нөгөө үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүмүүсээ одоо нөгөө соён гэгээр боловсруулах тэр хөдөлгөөнийг бол аль хэдийн эхлүүлэх хэрэгтэй. Энэ яагаад маш их чухал юм бэ гэхээр эрүүл монгол хүн гэдэг айгүйх ярьдэн шүү дээ, тий. Эрүүл монгол хүн халдваргүй одоо илэгний халдваргүй гэр бүлтэй болъё гэдэг айгүй гоё хөдөлгөөнүүдээ энэ болохоор нүдэнд харагдаж байгаа байхгүй. Одоо жишээ нь тэр хүний бие мах бодод үүссэн өвчнийг болохоор улс тоолоод байгаа байхгүй. Тоолж болоод байгаа. Гэтэл одоо жишээ нь цахим орчноор интернет орчноор үүссэн сэтгэл зүйн одоо магадгүй одоо нөгөө нэг оюун санааны ч юм уу те
Одоо ментал хохирлыг бид нар өнөөдөр тоолж чадахгүй байгаа. Монгол улс. Тэгэхээр энэ би бол тэгж бодож байна. Хэрвээ яг тэрийг тоолоод хэмжээд ирэх юм бол өстө нөгөө хавдраас илүү хэмжээний амжигтай тоо хэмжээ гарах байх гэж би бодож байна. Би яг үнэ. Тий. Тэгэхээр бол нөгөө нэг буцаагаад нөгөө эрүүл монгол хүн гэдэг чинь ямар хүн юм бэ гэхээр нөгөө биеийн эрүүл, сэтгэл зүрэг, оюун ухаан нь эрүүл байх хэрэгтэй байхгүй юу? Цогцоороо эрүүл байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо энэ цахим аюулгүй байдлын бодлого бол бас л энэ төрийн чухал бодлогуудын юунд орхоос өөр аргагүй. Хэрвээ бид 21-р зуунд интернетэд холбогдоод энэ олон сайн муу 4.5 тэрбум хүнтэй хамт оршин тогтнох гээд байгаа юм бол энэ талаар төр бодлого барих хэрэгтэй, хувь хүмүүс хариуцлагатай хандах хэрэгтэй, байгууллагууд энийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр бол тийм эргэн талаас бол тийм бэ. Би бас профешионалуудад нэг зүйл бас хэлмээр санагдчихлаа л да. Манай салбарын чи айгу чимээгүй штэ. Тэгээд нөгөө мэдсэн байсан ч мдээгүй юм шиг чимээгүй. Тэр болгоныг юм яриад байдгүй. Гэтэл жишээ нь энэ бодлогуудыг энэ IT-ийн салбарын бодлого дуу хоолой ихтгэл үнэмшлийг хэн удирдан залах хэрэгтэй юм бэ гэвэл тухайн салбарын мэрэгчлэлтүнгүүд судлаач нар ахгүй. Хэрвээ та нар чимээгүй авах юм бол энэ эмх замбраагүй байдал хизээч хүртэл үргэлжлэнэ. Би нэг түрүүний нөгөө нэг cyber bully гэдэг нэг юм ярьсан шүү дээ. Ер нь ментал цахим орчинд ер нь ментал буюу сэтгэл зүйн асуудал гэдэг. Энэ дээр бас энэ сүүлийн үед үечлэлгүй ер нь энэ яг цахим орчинд бид нэг аягүй эрчтэй хилцснээс үүдэлтэйгээр цахим орчинд bully хийх буюу доромжлох гэдэг үйл юм ер нь бол маш хүн дээр ер нь бол маш их тусгагдж авч байгаа сүүлийн үед. Ялангуяа Америкт бол их сургууль ч юм уу эсвэл high school сурдаг хүүхдүүдийн 70% гэж ер нь ярьдаг. Ямар нэгэн байдлаар cyberbully буюу захим орчинд өөрсдийн талаар муухай комент хийсэн ч юм уу ямар нэгэн өөрсдийн талаар янз бүрийн зургийг оруулсан, янз бүрийн байдлаар доромжилж бичсэн тийм юм өртөж байсан гэдэг. Тэгээд 20 орчим хувьчлүүдээ 20 орчим хувь нь болохоор ямар нэгэн байдлаар цахим орчинд хэн нэгнийг доромжилж байсан, хэн нэгнийг bully хийж байсан гэж ер нь бол тэгээд энэний эсрэг болохоор засгийн газар нь дээрээс нь хувийн бус байгууллагууд, институт ялангуяа том байгууллагууд үйл ажиллагаа хэрэгжүүлж эхлээд байгаа л да. Тэгээд энэ үйл явц болохоор Монголд сүүлийн хэдэн жил маш их харагдаад байна л да. Нэг нөхөр жишээ нь эсвэл нэг хүн таарлахгүй байх юм бол шууд цахим орчинд орж ирэл зураг мургийн шууд тавиал тэнгүүтээ элдвийн янзаар доромжлол тэгээд элдвийн янзаар бичээл тэнгүүд тэрнээс үүдэлтэй сэтгэл зүйн хохирлууд ялангуяа 10 жилийн хүүхэд нэг бол бага насны өсвөр насны хүүхдүүд тэрэнд аягүй хүртэж байна л да. Энэ дээр бас нэг арга хэмжээ хэрвээ сонсож байгаа тэгээд шийдвэр гаргах чадвартай хүмүүс сонсож байгаа бол арга хэмжээ аваарай. Харин тийм ер нь бол бид чимээгүй яваад ах юм бол чимээгүй ч юм уу эсвэл хайхрахгүй ингээ яваад ах юм бол энэ бүр жишээ нь бүр ингээд үндэснийг хагаралд оруулах хэмжээний, хуваах хэмжээний, буцаагаад жишээ нь Монгол хүний эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд хүртэл очих үү. Эхнээсээ бол нөгөө нэр төрд нь нөлөөлсөн зарим хүний сэтгэл зүй, бие махбодд нөлөөлөд эхэлсэн байгаа шүү дээ, тийм. Тэгээд нэг хоёр энэ юунууд чинь олшрон. Тэгээд энэ нэг том давлгаан энэ том хүч байгаад байгаа шүү дээ. Ингээд айгүй амархан ганцхан төвчлөөр дараал нөгөө нэг хүнийг доромжилж болдог тийм нэг хүч байгаа шүү дээ. Хүч шүү дээ тийм. Нөгөө яг амьдрал дээр нүүр тулаад үзэхлээр бараг сайн байна уу гэж мэдлж чаддгүй шүү дээ. Нөгөө хүмүүс чинь тэгсэн мөр чинь компьютерийн ард бол хэнийг юу ч хамаагүй биччихээд тэр юу гэмдэ тэр зүйлийг болохоор буруу юм а гэдгийг ойлгуулсан тийм
ойлголтыг бүх хүнд өгөх хэрэгтэй ахгүй. Уучлаарай та энийг хийх чагаад итгэлтэй байна. Энэ бол одоо жишээ нь гинт хэрэг шүү. Та энийг хийснийхаа дараа тийм хариуцлага үүрэх ёстой гэдгийг хүмүүс мэдчих юм бол магадгүй энэ тоо хэмжээ буурч болно. Үнэхээр одоо хийхийг хүссэн хүн л хийгээл дараа нөгөө хийсэн нөгөө үйлдэлийнхаа нөгөө юуг нь үзэл одоо хариуцлага өөрөө үүрдэг тий. Хэрвээ тхийг хүсээгүй хүмүүс нь бол би чинь бас буруу юм хийх гээд байгаа юм байна. Энэ болохоор зөв хэрэглээ биш юм байна. Зөв зохистой хэрэглээ биш юм байна. Хэрвээ надад санал гомдлоо байгаа бол би тэрийг нь одоо явах ёстой журмынхан дагуу явах ёстой юм байна. Хэрвээ би тэнд хүнд хэлэх ёстой байгаа юм бол нууцаар хэлэх ёстой юм байна. Хувь хүний нөөцийг хамаагүй задруулж болохгүй юм байна гэдэг ойлголтыг хүмүүст өгөх ёстой байхгүй юу? Магадгүй одоо энэ одоо сошиалд шуураад байгаа олон хүмүүс чинь энийг мэдэхгүй байж болно шүү дээ. Хүний эрхэнд халдаад байгаа мэдэхгүй байж болох байгаа. Тэгэхээр тэр төрлийн боловсрол хэрэгтэй. Яг үнэ. Одоо жишээ нь осочмогийн бичлэгийг би шеэрлж байгаа хүмүүсийг би ойлгодог юм. Яг хөө тэд нар нэг өөрсдийн мэдлгүй тэр хүний ирэхэд тэр хүний одоо ямар нэгэн байдлаар сэтгэл зүйд нь халдаад байна. Тэр хүнд одоо ямар нэгэн байдлаар хохирол учруулад байна гэдгийг өөрсдийн мэдлгүйгээр тэрийг шеэрлж идэг. Зүгээр фан болгоо те шеэрлж идэг. Гэхдээ яг юм дээр бол тэр чинь тийм биш ээ. Та нар тэр хүний одоо эрүүл мэндийн нөхцөл байдалд та нар нөлөөлж байгаа шүү гэдгийг бас дамжуулж хэлмээр байна. Санал нэг байна. За, өнөөдрийн хойлонгийнхан ярих хугацаа бол ерөөхдөө төгч байна. Тэгээд сүүлд нь гэхдээ би танаас бас нэг гоё юм асуумаар байна. Би нэг өнгөрдөг зам нэг тантай нэг хойлоо нэг ярьж баг сонсон штэ. Тэр цааш нэг та нэг гоё юм яриадсан нөгөө энэ жил одоо энэ generation буюу энэ үе за яг бид нар одоо яг энэ үе гэдгээр одоо нэг 20-с 20 арай биш юм аа нэг 22 3-аас дээш нэг 30 гар насны одоо нэг generation ба шүү дээ 90-ад оны generation гэх юм уу. Энэ хүмүүс маань өөрсдийг одоо ерөн золих ёстой гэдэг нэг яг хүн дээр одоо ярих юм бол золих ёстой гэдэг тийм нэг сэдвийн талаар ярьсан хоёлаа. За тэрийг ер нь ингээд ярилцлагынхаа төгсгөлд ингээд юу болгоод ramification гэж ярьдаг. За нэмэлт одоо ингээ гоё мэдээлэл болгоод хүмүүст хэлвэл ямар байна вэ? За манай улсын нийгэм болохоор нэлийн одоо шилжилтийн үе дээр явж байгаа. Тэгээд шилжилтийн үе дээр бол маш олон төрлийн янз бүрийн үзэгдлүүд их байдаг. Одоо хэрвээ ингээд нийгмийн хөгжлийн талаар ингээд жоох ингээд ном уншаал тий ингээд пепер харах юм бол за манайх ч одоо энэ улстай ойролцоол явж байгаа гэл ингээл төвгөх ойлгоно. Гэхдээ энэ шилжилтийн үе дээр болохоор манай Монгол шиг ийм 3 сая хүн амтай ийм улс орон хит удаан явах нь бас тийм зохимжгүй байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө яах ёстой гингот энэ шилжилтийг бид нар ааш хурдан даван гаргах ёстой. Тэгэхээр дараагийн үеийн одоо энэ оюуны хувьд одоо ингээд нэг шал ондоо одоо generation бий болохын тулд бол яг одоо нөгөө эдийн засгийн идэвхтэй байгаа, одоо яг эд бүтээж байгаа, одоо тэр одоо энергитэй байгаа, одоо тэр чадвартай байгаа, одоо тэр сэтгэж байгаа энэ үе бол өөрсдийгөө золих ёстой. Энэ улсын одоо сайн сайхны төлөө, ирээдүйн үр хүүхдийнхаа сайн сайхны төлөө одоо өөрсөн дээр нөгөө эрсдлийг аваад тийм золиос гаргаад өөрийнхөө амьдралаар золиос гаргаад илүү сайхан нийгмийг бүтээх ёстой л доо тэгж өөрчлөлтийг хурдан хийхгүй бол одоо яаж юм гэсэн чинь бид одоо үр хүүхдтэй энээс аимшигтай нийгмийг үлдээх гээд байгаа. Ер нь бол. Тэгэхээр одоо ингээд юу яж штэ тийм нийгэм болохгүй байгаа учраас залуучууд гадагшаа явж байгаа залуучууд ямар одоо залуучууд гарч байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр оюуны хувьд бол чадамжтай. Би мах өдийн хувьд эрүүл сарвал одоо тийм энэ улсын хөгжлийг зөвхөн залах хамгийн одоо хэрэгтэй тэр нөгөө нийгмийн хүн амын бүтэц бүрэлдэхүүн чи гадагшаа яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ улс орн би бол хэрвээ энэ одоо сайхан залуучууд гадагшаа яваад
тэр хүмүүс бол Америкт очиод уулзраад амьдарч чадна, Европт очиод уулзраад амьдарч чадна, Японд очиод өөрийгөө үнэлүүлж чадна. Гэхдээ энэ улс одоо нөгөө нийгэм маань яаж ийн гэсэн чинь улам л магадгүй зэрлэг тийшээгээ явах гээд байна. Тэгэхээр энэ үеийн залуучууд золиос гаргаад нийгмийн хөгжилд асар их одоо өөрчлөлт авчраасай. Илүү сайхан нийгмийг бий болгосоо ёс суртахуун дээрээ ч гэсэндээ те ингээд нөгөө өөрийгөө татаад бариад ингээд дараагийн нийгмийг бол илүү гоё болгохгүй бол үр хүүхдэд маань бүр илүү илүү аимшигтай нийгэм бий болох гэдэг шүү. Тэгэхээр бол залуучуудыгаа салбарт ажиллаж байгаа залуучуудыгаа бол хийж байгаа зүйлээ чин сэтгэлээс хамгийн сайнаар хийгээрээ золиосыг одоо гаргаж агаад нийгмийн сайн сайхан өөрчлөлтийн төлөө яваасаа гэж чин сэтгэлээсээ уриалж байна. Тэгээд гадаадад ажиллаж байгаа, амьдарч байгаа тэр одоо мундаг залуучууд бол одоо буцаж эх орондоо ирээд эх орныхоо одоо юунд нь одоо энэ зөв замд ороход нь туслаасай. Тэнд нь одоо бас нэг чухал хүн нь байгаасай. Дараагийн үеэ гоё соён гэгэрүүлээсээ зөв зам руу чиглүүлээсээ гэдэг тийм бас юутай явдаг. Яагаад тэгэхээр бид бол яг л энэ цаг үед төрсөн одоо яг л энэ өөрчлөлтийг хийх ёстой үүрэгтэй төрсөн хүмүүс. За. Одоо би бас нэг юм юу яа. Ерөнхийдөө болохоор ийм байгаад байгаа. Одоо жишээ нь биднээс дээш үеийнхэн болохоор яадаг вэ? Амьдралынх нь одоо зорилго ч юм уу тухайн хүний зорилго нь болохоор их мөнгөтэй болох баггүй юу? Зарим хүмүүсийнхэн зорилго нь болохоор магадгүй найзаасаа сайн явах. Найзыгаа л мэднэ ч юм уу эсвэл нэг таньдаг нэг гайгүй хүнийг мэднэ. Тэгэл тэрний л дээр гарч ивэл тухайн хүний одоо сэтгэл ханамж гэх юм уу те тэр нь ингээ болчихж байгаа байхгүй юу? Тэгвэл орчин цагийн залуучууд болохоор нийгмийн хөгжилд хэр хувь нэмрээ оруулсан юм бэ те тэрнээсээ кайф авдаг, тэрнээсээ урамшдаг, тэгээ тэрнийхээ төлөө хөдөлмөрлөдөг, тэднийхээ төлөө санаа зовдөг, үйлдэлүүд хийдэг тийм залуучууд байгаасаа гэж хүсдэг. Мөнгөнд одоо юу яадаг биш те мөнгнөөс кайф авдаг биш тийм залуучууд аягүй их байгаасаа гэж хүсдэг. Тэгээ тийм залуучууд ч гэсэн ер нь олон болж байна, бүр олон болоосаа гэж би бас хүсэж байгаа. Би нэрсээ мөнгө гэснээс нэг аймаг манай багшийн нэг хэлсэн цаг хэлэх үү. Төгсчээд нөгөө монстер багшаар орчоод тэгээ байж ах үед бас нэг анги төгсөж байхад нөгөө багшаараа нэг үг хэлүүлэх гэлтгсэн чинь мөнгө одоо мөнгөийг битгий хөө. Мөнгийг чи дагдаг биш, мөнгө чамайг дагдаг болтол нь хөдөлмөрлөө гэж ер нь бол хэлсэн байд. Тэгэхээр юусо болохгүй байна, инж тэхгүй байна, төр дэх ёстой, орчин болохгүй байна, тэнж болохгүй байна гэд хэрвээ та яг одоо тэгж бодож байгаа тийм залуучууд байх юм бол битээ гомдлоорой. Бид нар өөрсдөө хичээвэл асуудалгүй болно шүү гэж бас хэлээ те. За тэг бүтээр ямар ч гэсэн ерхий цахим засаглал гэж ерхийдөө яг юу юм бэ? Манайх ер нь яг хаана яваа бас гайгүй болтол нь юу юм болохгүй байгаа тал нь бас юу юм талаар жоохон ярилцлаа. Тэгээд хэрвээ одоо өшөө илүү гоё ярилцахыг хүсэж байгаа, өшөө илүү мэдээлэл авахыг хүсэж байгаа бол бид хоёртой асуудалгүй холбогдороо бид хоёр өөрсдөө чадхаар хариулах болно. Тэгээд төгсөлт нь бас жоохон сэдвээсээ хазаагаад ахаа жоохон өөр юм ярьж шигэллээ уучлаарай. Тэгээд өнөөдөр урилга хүлээж авч ярилцсан номогчтой маш их баярлалаа. За өөрийнхөө одоо эн чин ярилцлага тий ярилцлага цуврал ярилцлагандаа урьж оролцуулсан Гамбаяртай баярлалаа. Тэгээд нөгөө нэг хэрэн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өөртлөн ирнэ гэдэг шиг тий. Тэгээд одоо Европын хөгшин Европын тэнд одоо жинхэнэ одоо нөгөө судалгааны одоо юун дээр очисон байгаа шүү дээ чи чинь. Олон жилийн турш судлагдсан тийм судалгааны багт нэг гишүүн болоод ажилласан одоо тэр туршлагаа буцаад их орондоо ирж хэрэгжүүлээрээ тэр ноу хавыг одоо нутагшуулаарай. Одоо жоохон ч гэсэн юм ингээд эмх цэгтэнд нь оруулахад одоо хувь нэмрээ оруулаарай. Тэгээд хамгийн гол нь нөгөө эрүүл мэндээ сайн бодоорой, анхаараарай. Тэгээд эрүүл сарвал их орондоо уулзахыг
Юрой. За баярлалаа. 90 сар болчихлоо. За. За баярлалаа нөмөгч. За баяртай манайхаа. За баяртай.